За сайн байцгаана. Өнөөдөр Тэнгэрийн нөлөөлч төслийн маань баг хамт олон Говьсөнбөр аймаг Шойр хотод хүрэлцэн ирсэн. Өнөөдөр Шойрын богдуулынхаа дэргэд Боржигн голомт гэдэг сайхан зохицлуур дээр хүрэлцэн ирсэн байна. Ингээд нутагт одоо ингээд сууга өв соёлыг өөртөө тээж өв тэгч одоо ахмад буурлуудаасаа бахнараас ингээд сайхан үг сонсож ингээд олон түмэндээ хүрэх зорилготой. Тэгээ та сайхан өөрийгөө танилцуулаад хоёулаа өнөөдөр нэвтрүүлэг эхлэе. Өв соёлыг дэмжигч Offspring Mongolia цэвэр ус эрүүл хэрэглээг түгэн. Би болохоор зэрэг Говьсөнбөр аймагт өөрөө уугуул эргэн 65 онд энэ төрсөн. Хамгаан оцрын Чулуунбаатар гэдэг. За миний овг гарал үүсэл гэх юм бол би тэр Алтай очиртын удам юм л дээ. Алтай очиртын Осор гэдэг хүүгийнх нь охноос гарсан Амгаа Базар гэдэг хүний хүү байхгүй. Манай дээд бол болохоор зэрэг энэ Алтай очирт нь бол хөлбөмбөрөөс алхахгүйн хооронд Батхааны байгуулсан Алтан Батхааны хийдэд ширээ залгаж ясан Алтургийн лам юм билээ. Энэ нь бол ингээд тогтоочл байт юм л да. Тэгээд дараа нь өөрхийн хүү Осрыг төвд рүү явуулаад тэнд ном сурж байдлаа одоо манж тэртээ дэргөө одоо бүх газрыг эзлээд өөрийнх хэрэгшээлд авчих нэ. Энэ цагаас эхэлтэн бид нар их нутгаар буцах хэрэгтэй болж байна. Тийм учраас хүүгээ богдод мөргүүлэх нэрээр богдаан руу иржтэй богдын дээр ихтэх нөгөө чойжин дүү штэ богдээ. Тэрнийх нь түшиг хийжсэн гүртэн Осор гэдэг хүний утан байхгүй юу? Зөв. Би бол үе залгамжлаад явж байгаа найжин гүртэн байхгүй юу? Энэ яг гомсрон ноёны үед хаягч дом одоо нөгөө баг хор тайлагч домч байсан бил. Ноёдууд чи юу ерөөсөн манжи үеэс эхлээд юу яадаг гэсэн мэт мөнгөн сохор хоолыг ингэж огтноор болдог. Тэгээ өөрснөө мөнгөн бүгжтэй цан дээр нь ингээд татчихдээ. Тэгээ ингээд харахад харалцсан байх юм бол ноён цай өвчлөхгүй. Тохин. Тийм хүний гэр Зөв. тэгээд ингээд уламжлаад ирсэн. Миний ээжийг өргөж авсан хүн байхгүй. Ерөөс нөгөө ноёны дэргэд явсан бүх хүмүүсээс хөвгтөрж байгаагүй. Тийм учраас юу яаж ийсэн. Хөвгтөрж авсан миний ээж байхгүй. Тэгээ тэр хүн амьдарч ийсэн. Тэгээд гэж тэгээд оюу төгшний боён малтаа болсон гал усууд ихээр малтар нь очиргод өнгөл хүн байсан гэсэн. Хэн хамаагүй саагаад байрал унаад идлээ явдаг. Тийм л хүн байсан гэдэг. Тэр хүний гэр аахгүй тийм бариач хүн байсан. Зөв. Тэгээ хатгалаад чихэн гэрийг хатгалаа яваад. Тэр одоо нэг мөнгөн бүгж тэр мөнгө цаг бас цэвэн байж тий. Ерөөсөө яагаад гэвэл өргөө бол ерөөсөө л уламжил цааш нь авчих хүмүүсгүй болгохын тулд зүгээр алах биш. Үе өдмийн дасдахын тулд манжуур сэтгэлийг хэлж асуудал байж дээ. Тийм учраас тэрийг амсаж байсан хүнээс хөгтөрөхгүй. Ноёноос өмнө явчих хүн шүү дээ болно л. Тэгээд тэр хүнд бас нэг ухаан байгаа учраас өөрийгөө ч аваад ноёныгаа ч аваад явсан чухал хүн нөхгүй. Гэтэл тэр хүн бас Алтургийн хүн. Юунес энтэй аймгийн хөдөө арлаас тэр прилеж амцгаа манай оюут ээж хоёр хоёулаа эдний данкэрж исэн гэхээ ноён дээр. Хоёулаа таарьяа ярьцууд. Тэр хүн ч ерөөсөө хөвдөхгүй шүү дээ. Тийм. Тэгээд яг төлөөний хүн байсан. Төвдөн прилеж амц. Богдын энэ бүх хэмээг л бичиг данс одоогор л тэр бүх хэмээг хийж идэг. Өсөд энд богдын төлөөлөл ах нь л тийм их мундаг хүн ерөөс өдөр арлын төвдөн бэрлэж амц миний анхны багш байхгүй юу. Тийм тэр хүн дагуулсан тэгэл гоогаа жам төвд зураад ирсэн тэгэл. Тэр хоёртой яваад. Тийм миний багш нар бол яг төвдөн бэрлэж амц гэдэг хүн нь төвдөн гэдэг нь овг нь биш. Өөрийнх нь овгийг одоо хинийч бэрлэж амц байж болно. Тэр овгоор нь дуудахгүй төвдөн гэдэг нь богдын дэргээ зууж байгаа. Төвдөн бэрлэж амц, төвдөн бэл, төвдөн жам эдгээр чинь
Тэгээ миний угаавын найз нар нэг зэн даных байсан болохоор тэгэл тэд нар болгон нэг юм заана л да. Долоон бурхан аана жахаар ингэн нар яаж ингэж байна чи яар гал. Энэ чойрын одоо нөгөө хийд сүм те. Тэр юм бус одоо Монгол орнд чи тэр одоо манжи үуч гэдэг юм уу их л олон сүм хийд баригдсан гэж яриад байгаа шүү дээ. То ер нь учрал тоонгүй устгацсан шүү дээ. Тоонд нөрөг сүм хийд энэ төр зөндөө шүү дээ. Тэгэл тэл дагуу зөндөө шүү дээ. Тацсангууд их байсан. Тэр олон дундаас чойрын одоо яг юур ялгаад байсан. Зүүн жинжин чойрын хийд болохоор зэрэг гүн ухааны хийдээс. Нэгдүгээр, хоёрдугаар тархачууд урчууд байсан. Гуравдугаар гүртгүүд байсан. Тийм ч учраас ерөөсөө алдаж чадахгүй байж байгаа сүлдээс засгийн үед алдсан баг. Гэхдээ Монгол орнд хамгийн өндөр татварыг сайн дураараа төлдөг час бол зүүн жинжин чойрын час хийд байсан шүү дээ гэж бичигдсэн байт юм л. Гэтэл богд хааныг 5 настай байхад нь энэ хошууны ноён өргөмжлөхөд цэргийн ноёноор явснаар л бичсэн байдаг. Миний багш нар ярихдаа гол үргийн гүйцэтгэсэн хүн л. Ер нь тэгээд тэр олон хүн бүгдээрээ бондогд байсан байлгүй. Гэтэл богд хаан цэцэн ноён цэрэн сэндүүг аваагаа гэдэг байсан. Нэгдүгээр тэгж ярьдаг. Тэгээ энэ дэр 3 удаа наад 2 удаа наад мэгээ хийсэн ч гэж ярьдаг авдаа зориулж. Тэгээд тэр хүний бас баталгаад ноёныг баталгаалах юм нь юу вэ гэхээр зэрэг миний аавын хошуунаас албан дотор хүчээр авахгүй. Миний аавын хошуу миний санд албан дотор сандлаараа авна. Тэрнээс сэтгэлгүйгээр. Тэгтэл бүгд мундаг хүмүүс байгаач. Тэгээд цэцэн ноён цэрэн сэндүүг одоо сэндүүг чихэл бэклэж юмцгаа тэр юм нөгөө номын банк уудалж байгаа учраас гэтэл нэг ном тавьчихсан гэж байгаа. Богд хаан бол цасталтай. Нөгөө энэ дээр бичсэн байгаас мадам. Үлдээсэн тэр гарлын хүн. Бүгд байгаа шүү гэж. Байгаагүй маа. Тийм учраас судалж авсан хаан. Монгол хүн байсан байлээ шүү дээ. Бид нар зүгээр ховсгод дундууран самруулсан л болохоос биш. Төвдөд төрсөн л болохоос биш. Тэр хүний буруу биш. Мадам шаанаагүй хөдөлгөлдөөсөн цагаан хэрмийн наадах Монгол цаст Монголын хүн байсан байл шүү дээ. Тийм яг бичигдээд орсон байдагсан та нар хойч үедээ бог энэ 8 дугаар өгт чинь засталтай хөвшүү. Сони тий. Мэдхгүй юмнууд бид маш их тий. Тэгтэл одоо Монголыг хаантай байлгаж болохгүйгээд манжийн бүх хаанууд л зөвшөөрөхгүй одоо хаан зөвшөөрөхгүй байгаа гэсэн гэж. Гэтэл цэгтэл үтсэн байсан гэж байна. Чи бол Монгол ноёноос төрсөн Солонгос хатнаас гарсан. Дэлхийн хааны цус чамаар бууж байгаа гэдэг. Тийм учраас чи бид дээр энэ яваанаас нь та хаан ширийг эргүүлэн сэргийх мэрэгэн дүүрэн мэдэрэй гэж бичсэн байдаг гэж байна. Тийм учраас зөвшөөрсөн. Танах өвдөс хаан авахыг зөвшөөрсөн. Гэтэл тэр хоёрын дунд цус гүгээд байгаа. Алтаагаас аваарай. Амаахт та нарын Аз тааруул нөгөө дэдүлээ чинь шакура тэмдээх нь. Гүн чинь бодлого л яваад байгаа байхгүй. Одоо энэ улс төрийн бодлого чинь тийч бичээд байгаа шаардлага. Тэгтэл яг нөгөө бичигдсэн энэ номондоо бол ингээд нарийн бичээлэр хүчсэл байж байгаа байхгүй. Одоо энэ хэл богд хааны малгааны баруунталын үзүүр миний дэдэд богд хаан зүтгэжээс учраас энэ байж байдаг. Одоо малгай байдаг. 6 луутай малгай. Тэгээ 32 оёдл байж байгаа тэр малгаан дээр. Тэгээ ард нь шилэн дээр нэм хараар сум тавьсан байдаг байхгүй. Тэгтэл юу гэхээр дэд зэрэг болохоор луун олон бол 6 болоод ирэхээр богд хааны дараагийн хүн. Тэгээд ингээ 32 одол нь 32-ны Монголыг нэгтгээд тэр хүн зааварчдаг. За энийг ингэж хөдлөн энийг ингэ төлөөлөл одоо монголч одоо халимгийн арч юм уу монгол арч юм ингээд ирнэ шүү дээ. Тэгээд төлөөлөл уулздаг хүний нэг байсан юм миний дийдэг. Тэр маань их мундаг хүн байсан. Дараагалд байсан болохоос мундаг. Тийм хүн байсан юм лээ. Тэгээд хамгийн ард дээр нь ийм сум заасан байдаг байхгүй. Тэр нь юу гэхээр хэрвээ ямар нэгэн буруу алдаа гаргаад энэ улсад яах юм бол чиний ард сум байгаа шүү. Энэ бол дэдвсээс хийсэн манай монголчуудын алтан дүрм. Ягаад бол цаазгүй төр оршдгоо. Энийг маадан шанан хэлсэн байдаг шүү дээ. Газар бол төрийн үндэс. Газар бол улсын үндэс юм аа.
Тийм учраас газрыг хэрхэвч хөгжүүлэхгүй харин цаазгүй төр оршдгүй. Тэгээ юм ч учраас түмэн шайныг харуулсан шүү дээ. Тэр авч явдаг ард түмнээ зовоосон. Натур техингийн одоо дунгууд гэхэд л өөрийнх нь хүү хүртэл барьцаар явж байсан юм байна. Тэгээд тэр нөгөө их юг судалсан учраас түмэн шайныг бол бараг л энэ дэлхийн хааны үнслийг тавьчихсан байхгүй. Тэгээд ингээд бодоод хараа энийг ингээд бүтээгээд орхичих юм бол хойж витамин хэрэгтэй л. Өв соёлыг дэмжигч мянган найз групп амьтанд хайртай хүн бүхэнд. Та энэ ном гэдэг энэ чинь Одоо надад нэг энэ зүүн энэ жорийн хадгалж исэн төрхөөс ахгуулаад би буцах хүртлээ хүн яаж амьдрах тухай бичсэн 70 бодно юм байна. За би эхлээд их дургуул байдаг байсан л доо. Зэрэг салгаж ирчээл байгаад нэг санал болоо гэдэг. Би одоо идэгцэн штэ. Тэг юу лам болгов тэ надад өлгтэй юм байсан биш. Гэтгсэн. Тэгсэн чинь нэг өдөр тэр юунес хинтигээс дуудаал. За би өндөр настай боллоо. Чи юм авахгүй болохгүй. Чиний үг аав бид хоёр төвдөд цогсорч байсан бэрээнд. Тэгээд өсч ирээд би бэрэм танаа авч орин хийдэд ажилласан чиний үг ачаа. Тэгээд чорын над дээр байгаа чав. Чи адуулаад гандч шиг. Биний лам болно гэж аахгүй шүү дээ. Гог. Цусанд чаах. Энэ холномогод уншид дуус гэж мөөдөө авахгүй шүү дээ. Яа. Удам бахад чи судраа яах гэдэг. Судраа зүгээр хадгалсан л үз гэдэг. Судрыг бас тоохгүй шүү дээ ерөөсөө. Тэгээд одоо ингээд сонирхоод ирээд уншсан чинь тэмдэг төрөөсөө бүхэл юм ажил. Эсвэл хүүхдийг яах ёстой. Хэдэн настайд нь хүүхэд төрөд 3 хоногт нэр хайрлаарай. Жирлэг амтны нэр өгч болохгүй. Хомсон. Отгаргийн нэр өгж болохгүй. Хондэд нь. Цэцэг навчны нэр өгж болохгүй. Нас богонсон. Өндөр дэдвэлийн нэр өгж болохгүй. Хооч үйдэн мө. Гэгчшээдэ нэр өгөхд. 7 хоног штэ. Ихийн ариун ус ихсэж байгаа учраас энэ ертөнцийн усаар угаа. Газар дэлхийдэн танилцуулаад нэг ийм хүнийг танд өгч ийн гэж байгаа юм шүү дээ. Тэр ус гол гэдэг байгаа үзэн дээр юм. Тэгээ угаахта шаант чимэг шагаатаага үргэлж. Аман гоцоо одоо нөгөө юм бүг мөнгөний орлуулад штал настаа хөндлөж яваа. Энэ гурвага буцалгаад өгдөө аваач. За тэгээд нөгөө шагаа үргэлж байгаа шүү дээ. Өвөөгөр нуглуул. За миний хүү ямар ч үлийн үргүй сайхан удам төрлөөдөө гэд үлүүрийг нугалж өгнө. Энд чи ясал байгаа. Тэгээд аавд нөгөө. За чи цаалаад эмээд нүг. Имээ нөгөө хүүч бай охинч бай тэрэнд баривч ийдсэн байгаа шүү дээ. Ард нэг цахлаасаа идээд өс. Тэрэн дээр шагаага ойж өгнө. А буйнаа өөрч яваарай. Хүү хөл дорно. Тэрийг аваад дотоод орманд нь ойж өгнө. 5 гошоо малта ойрхон яваарай. Буянтай яваарай. Ийм их зам зөвхөн тэр номдор нэг ганцхан угаах юм гэх юм. ямар сони баа. Тэгээд үс авах энэ шишаал өөр шүү дээ. За заавал эвэлжилтэй хүн байх нь шаардлагагүй. Өөрсдийн удмын дотор өндөр настай хүн дээр өглөө эртлэн очиод насын хүндэлд хөндүүлээрэй гэж. Нөгөө хүн миний насын наслаарай л. За эрэгтэй хүүхдийн өс хүндэхэд эсгэлэн ундаа битээ хэрэглээрэй гэж байгаа байхгүй. Тэгээд дандаа өсөж дэвжих эдэн ундаа хэрэглээр цагаад л байгаа байхгүй. Эмэгтэй хүүхдийг болохоор сав эргэтэнтэй учраас битүү хоол үтэй хийгээрэй. Банш битүү хоолнд орохгүй. Шилэн чанаад шүү дээ. Гэгчжээд ийм их юм надад л яагаад гэдэг. Аавын морин дэлний хайч юм уу ээжийн үлийн хайчаар л хүнд нь өөр юм хүүхдийн толгойд орчлохгүй. Хорн гарсан гэдэг онцлохгүй. Тэрийн сүлдээ хөөхмөсний дом гээд шарууд маань эргүүлчихсэн л байхгүй. Энэс зүгээр аав нэг модон хотонгод хийгээд. Тэр л сүлдээ л ингээд юм болчихлоо. Хоос ерөөсөө тэр ус маань тэр. За тэгээд яг гоо заяа буйны доктор жоохын тулд гарын үлзий харилж чинь. Гэж. Адуу мөрөж болохгүй. Үлзий буйнаар гарын хор гэж байгаа шүү. Тэгээ 8 нас хүртэл дэрэн дахин дэрлүүлсэн хүүхэд
15 их атаасаал явна. Дайгийг дэрлдэг байх юм. Тэгээд дайгийг хадгалаад явахт нь айлуулаад явахт нь заавал тэр дээр нэг рамын хөөжөөсөө хойш үлдэж байгаа юм сүүн загш. Өвдөд өвл уцлагж угаар. Амны өмхий арилгүй бол шатааж аваад угаагаар. Живчицлээ. Сүүн цагаа. Сүүн дайг. Одоо энэ үргээд тагтаа. Тэр өстө 3 аюулаас аварч явдаг гэдэг ч байгаа юм. Тэгэл энэ ном их ухаалаа өндөр барагдахгүй их ном. Түү дайгнуудаа бид чинь ингээд хадгалаад идэг яах юм мэдэхгүй. Би ч одоо нэг ингэж одоо за нэгээд ламнар ном уншаад төв дээр уншаад идэг. Тэр нь ихэнхдээ тэгэл малын банзрагч гэж мал үсгэнэ гэсэн чинь тэр нь философийн зүгээр тийм сургаал байж таарсан гэдэг. Зүгээр таны энэ судар дээр чинь бүр амьдрах нөгөө урлагийг чинь зүгээр ингээд өөрснөө энэ төвд үсгээр бичцэл болгоос бидтэй хэлсэн. Энийг л эрдэмтэн ламнар мань гэдэг байхгүй. Янг байхгүй энэ бичгийг даггүй бол болохгүй штэ. Тэр төрн. Монгол бичгээр бичихгүй нэгээр хичээл хөлтөөцөл байхгүй. Тэгэл болоо. Энийг л би уншиж ивэл тэр надад төвд бодлоо шүү. Доторх юм л ойлгож байгаа. Доторх юм л ойлгож. Тэгэл энийг зүгээр эдний нэг хуудас юмыг энд ингээл багтаачиад шүү. Тэр чинь нэрийг хураахыг юу гэдлээ та? Эхлээд ном хураангуулахыг шүг. Ахаад хураангуулахыг тарин. Болгоч нь. Тэгээ 3 хүчтэй тарин гараад иж. Энийг нийлүүлэхийг гүрэм. Тэгээ гүрэмдэл болоо ном хүртлээд явах шаардлага байхгүй. Тэгээ миний гүн багш нэг хэлсөө гэдэг. Төчиг дуурайгаас торгошгүй юу даач. Бити дуурайгаад л гэсэн үг шившгүй лээ. Тийм аа. Монголчууд тийм яруу найр гэсэн үг тэр холбож их тэр нэг цээжинд их буугаад амар тий. Тэгээ ерөөсөө нэг өгөлдөл маань л энэ. Ерөөсөө бид угаасаа л яруу найр гэжтэй. Монголын хэл бол гадаадад очиод орчуулдаг хүнд бол тэр чигээр шүлэгчтэй бас. Гоо та нар авдар гээд орчуулад англиас үзээд чамдамнаас өөр юм олохгүй ш тань. Авдар галвчсан. Ротхтай. Дар тий. Та авдар. Хоёр үедээ хүүхд нэг үедээ нэр өгч болохгүй гэдэгт адилхан байхгүй. Хүүхдэд эзэж нэг хоёр үедээ нэрхгүй. Гэдэгт адилхан. Авдар гэж. Бид нар чинь бүгдээрээ нэг ёс уламжлал авах гал за нэг дээр гуух одоо үсвэргээ хүүхэд угаах нэр өгөх гэл нэг зан үйлүүд ингээд айл болгон хийдэг галмал давхуулж байдаг юм. Эндээс зарим зүйлийнхээ тэр цаад язуур утгыг мэдэхгүйгээр мэдэхгүй байх гэдэг чинь тэр үний борооч биш л юм. Зүгээр мэдвэл борооч хийгээд ерөөсөө шарын шашныг манжууд оруулж ирэхдээ энэ их мундаг агуу их соёлын л мартуулах гэж л мэдүүлэхгүй байхын тулд орж ирсэн юм баггүй юу. Тэрнээсээ л болоод байгаа. Тэрнээсээ бол одоо тэр дунд үеийнх нь бол одоо хохтарчул дараа гэж хайгаад л. За яг эдний үе өөртөө гэл бид нар нөгөө хүлэн зөвшөөрч амьдраад байж тэрийн шиг хүлэн зөвшөөрчлээ байхгүй. Тэрнээс бид нар цаагаад өгвөл болох байсан л ахал та. Жишээ нь гаалдаг гэхэд айлын онг өөр. Би түрүү хэлсэн шүү дээ таны дээд зүйл бурхан болсон ч гэсэн гэртээ байгаа. Тэрийг онг гэдэг. Тэр онгыг амар тайван байлгах юм бол гадны хүнээр галаад өгч болохгүй. Энэ чинь таны үүдэн тэнгэр гэдэг. Гэрийн эзэн өөрөө л галаад байгаа. Тэр таны тэр гэрийн эзний галын номыг уншиж өгдөг хүнийг часаа лам гэх. Тэр часаа дээр очив. Химрийн лам гэсэн үг байхгүй. Тэр нь галын номыг уншаад өгөн за чи юм аваад ингэдэг хараа. Жишээ нь юу юм л те галдах өөрөө дагчин нэг бас их гоё юм байлаа. 5 цаг орой 5 цаг гэхэл идэгэц болсон байсан юм байна. Социализмын үед айхтал бүр ингэж зассан юм байна. 5 цагт гэрийн эзэн идэгээ засчаад хайргийн хаан сонгод өргөжээд битүүний орой хэрэглэх хайргаа тусад нь авчаад тэгээ галаа тахна. Аргалаа зэрэгдээд галын хайшиг тэгээ 2 болж байгаас хайчин дээр аргалаа зэрэглээд 3 өвчөөгөө тавиад 4 тамгаа тавиад 5 жаргалаар дуусгаад байгаас адууныхаа намыг тэр ороогоо улаасах. Нэг галаасаа эцэгтэй заагааж анлаа. Галаа хичуулаас ч дөө шүү дээ. Тамга эхлээд улаасан. Тамгаа аваад айргандаа зуулах. За энэ л явах гэм бид тэр ирүүл ингэ сайхан байгуулдаг. Энерги тэрийг битүү хаглах гэдэг. Энергижүүлээд тамгаа зална. Гэрээ эзэгтэй хаачаа аваад
буцалж байгаа цаандагаар өдөр битүү хахалж байгаа. Тэрийгээ тэр ороо. Эсвэл бидний жаншилын тийм хайжийг сүр авсан хайж гэдэг. Энэ сүр авсан хайжтай эмэгтэй хүнээс чөтгөр хайдаг. Сүр авсан тамхтай эр хүнээс бурхан эмээдэг. Өдөр жижигсэл байгаа. Бурхан чинь хамаг бол тамхнаас дурлаа ивчиж байгаа байхгүй. Тэгтэл бидний боломжтой бурханаас агуу юм байсан байгаа байхгүй. Жишээ тэгээ одоо монголчуудын ганц жаншсан юм бол нар буцахад 6 сарын 22-нд нийтийн гад тахлаг гинэ. Бөөнөр ламнаар цуг хийж болно. Тэр чинь нэг л зэг дээр очих гэдэг шүү дээ. Тийм учраас гал дахин нараа аргадна. Тэгэхэд давдарсан хааж тамаг 2 сүр авчиж байгаа. Тэгэхээр хоёулаа багчтай болчихж байгаа. Оноо тогтохгүй байх юм уу болохгүй үед тамхаараа сайхан хурал. Мал хотод болж чонхгүй байх юм бол хайжаа авцсан да авчулна. Хүүхдийн аман дээр одоо нэг жоох юм гаргадаг ш. Хайжаагаар дээрээ бүлээс гэж байгаа дараа тэр сүр авсан хайжаа харин түүхий мах авчиж болохгүй. Тэр чинь одоо сүр авсан нөгөө онг суучаад байгаагүй тамхаа хайжаа ирж. Чин ийм нарын гал дахих ухаан л хийж байгаа байхгүй. Тэрс гадны хүнээр тахилбал таны онгийг өмгөлээд авчт юм байна л. Тийм тэр онг өөрсдөө дээдүүлэг буцааж өөрсдөө төрүүлэхийн тулд бид нар энийг л ариун байлгах хэрэгтэй. Энийг голомт гэж нэрлэсэн байгаа байхгүй. Гэтэл тэр үедээ үүдэн тэнгэр таны онг шүү. Ээдээ босгоолцсон харж байгаа гэдэг чинь таныг манад гараал гэсэн үг шүү дээ. Ирээсээ Өв соёлыг дэмжигч Эмээл брэнд Монгол адуунд зориулагдсан шинэ үеийн Эмээл. Одоо монголчуудын бас шинжээний ухаанууд нь тий биер шинжих, гэр шинжих, газар ус шинжих гэдэг ер нь цаг агаарыг хүмүүс чинь ингээл од мөч тараал за үүдгийн болох нэ юм болох гэж шинждэг шүү дээ. Тэгэн шинжээвэл амар. Дээрээс бас та нэг сонирхолтой байдлаар одоо юу ингэ шинждэг. Яг л зүгээр 25, 26, 27 гэхэд 25-даа шуурах юм бол сарын эхэнд. 26-нд шуураад нэг эвгүй байх юм бол сарын дундуур. 27-нд шуурах юм бол хойд сараа даана энэ сар нэг жоохон гөлгөр сар шүү гэдэг нь шуурхтай. Гэгчээд. Нэг өдөр жишээ нэг өдөр өрхөд ингэж шүү дээ. Тэгээ сараа тэр ураар тогтоогоод авчихна. Цагаан мөр хон өвөл тогтчих юм бол за цастай өлөө. Гэгчээд л аа. Зоны ихэнх сарын цагаан морь нэг харчин таа яах. Намар хүртэл гайвал мэ. Зөв. Гэгчээд л аахгүй. Ерөөсөө энэ бидний амьдрал тогтсон л байж ах хэвэл зөвл маань нэр. Тэгээ нар ямар тунгалаг байна уу, тоостой байна уу, шингэхтэй улагаал сая юм 3 хоног шиг ингээд юм бол жавруулахгүй. Алста цас орсон байна та энэ болоо цас. Одоо энэ хаврын цагчин цас нэг 3 хоногт л хайландаа тэрнээс биш. Болгон байна юм бол та хайдвал за явартаа буугаад энэ тоостой байна шуурх нь. За амар их гин шүү дээ. Жишээ нь ийм л байхгүй. Да энийг л олчихгүй л яваад байгаа. Олгон зүвтэйг хойч үйдээ бид нар энийг бас дүлдээч мэрэл шүү дээ. Харин тийм би ганцаараа бид гэрээ явчмааргүй шүү дээ. Нэг л буцхаас хойш тийм. Одоо ингээл GPS дээр утсан дээр цэг хатгацсан явж итэл цэнийг дуусчих яхад л тэгэл юу лээ хаана юу лээ нөгөө тааш явж идэл болж байгаа. Харин анханасаа утас мутсгүй ч юм уу ер нь багц хүнээр нутгийн хүнээр зам заалгаад тэгээ өөрөө өөртөө итгээ явж байгаа тохиолдолд энэ баг гайг орчод байгаа байхгүй. Тэгээ сүүлдээ ер нь бид хитрхи юмны хамааралтай болоод өөрсдөө ерөөсөө нэг тэгчээд Монгол хүмүүсийн 90% нь энэ зөв байгаа. Өөрснөө сэрэж чадахгүй л байгаа байхгүй. Ерөөсөө 90% нь агааш. Зүгээр л бөө тийм байна, нэг юм байна гэх нь буруу л да. Өөрт нь тэр бүх зөв бөө совин агаад байгаа байхгүй. Тэрийг л ингээ нэг сэргээгээд өөрөө биед ажиллаад сургал хэрэгтэй л. Таны түрүүний хэлсэн ах уу гэдсэн шүү дээ. Зүгээр сая ингээд энэ аялал эхэлснээс хойш 2-3 зүйл дээр ингээд ажиглагдаж байна л та. Би өөрөө нөгөө Монгол нохой сонирхдаг. Монгол банхаар тайг нохой ингээд үржүүлээд энэ жил. Тэгээ наашаа гарахт чинь олон гүлгнүүдийг найз нөхдөд тарахгүй. Тэс чинь хоёр найз маань байранд хийхээр авч үлдээ. За 2-3 гүлгийг хашаанд үлдсэн. Тэгээ би яг нэг аялал эхлээ сарын дараа хот руу орж ингээд ажил хөцөлдөд ороход байранд дэс гүлгнүүдийн үс нь ингээд тачирхан байгаа байхгүй. Тэгсэн чинь хашаанд утсан гүлэг нөгөө байрны нохой шиг гоё үнэтэй чамин хоол витамин хэрэглэхгүй мөртлөө үгснэг сагсаасан. Тэгэхээр за нэгдүгээр тэр бол одоо уур амьсгалтайгаа ерөөсөн сарын дотор гүлэг ингээд шууд бие өдөртчихсэн шүү. Тэгээд анх ингээд би ингээд морьтой гарах чинь за сүүлийн 10 гаруй жил шахуу ингээд хотод амьдрал хийсэн. Ингээд
тэнд юм байна, антим байна, тэнд амтан байна гэхэд харахгүй байхгүй. Тэгэхээр өдөөний залуу бол ингэ харчаад бурханыг хараа. Тэгээ аялын эвцэд ингэ бүр улам хараа дотор нь болчихж байгаа. Тэгээ наашаа Сүхбаатарт яг шилийн богд дээр ахынд очиход хөдөө тугалсан үхэр нөгөө туглаа нуучдаг. Тэгээд нөгөө буг доо зээгүүрээс чинь янзаа нуучдаг штэ. Фермерийн үнэ бол ихгүй тийм. Тэгэхээр энэ ерөөсө байгаль дээр хахад авахын буцаад мэдрэмж ингэ сэрээгээд идэг. Тэгэхээр одоо бид нар ингээд хотод байрны дунд ч юм уу байранд байж байгаа хүүхдүүд өдөө байж байгаа хүүхдийн ялгасаар их ялгаатай хүн өөрөө ажиллаж мэдэхгүй байдаг тийм. Тэгэхгүй. Хүн өөрөө яах вэ гэхээр бид нар ялгаагүй байгалийн ургамал шүү дээ. Явдаг, ярьдаг, сэтгэдэг болгоос ургамал. Бид нар байгалаасаа тижэл аавна. Бид нар байгалийн зөвхөн диод нь л юм байхгүй. Байгаль биднийг цэнгэлж өгөх ёстой шүү дээ. Тэрийг их гоё бичсэн энэ дээр яах вэ? Монгол хүн болохын тулд хөх салгиндаа билүүдэг хүүхдээ бити бигнэ гэсэн үг байхгүй. Ямар хөх салгинд билүүдэлсэн чинь хүү болно надад чинь. Хөлөг мөрөөр унахаараа ир болно. Хүний дагуулад явахаараа хань болдгийн шүү дээ. Энэ л ухаанд монгол хүн сурч байгаа гэдэг байхгүй. Хинтээ хамаагаа суугаад одоо эн чинь замбраа алдчих шүү дээ. Энэ бол замбраа готэл. Энэ яг үгээр мал руугаа явж байна. Хоттой хот гэдэг чинь. Та нар хашчихэд шүү дээ хойно шүү дээ. Эгэнгүүт сэтгэхгүй бодохгүй зөвхөн юу бодох вэ гэхээр маргааш яаж монгол хоо гэдэг л бодно. Ер нь бол энэ үнэтэй барьж нэргүй шүү дээ. Японд турист их улс нь барилга барьцдаг. Бид нар түрээсэлж л суудаг аахгүй хотод очиороо. Харин газар дээрээ гараад ирэхээр тэд нар одоо ойлгочихжээ шүү дээ. Газар дээрээ гараад ирэхээр яг хуучин өөрснийх нь шинжилээр юм. Тэгэхээр манайхад бас тэгмээр л. Тэгэхгүй жирээс зүгээр байранд суугаад ахаар өвчний өрөл бол. Хүн байгалаасаа нөгөө тижэл авч чадгаа байж чинь. Нарнаасаа энерги авахаа байж чинь. Газараасаа нөгөө газрын хүчийг авдаж улаараа цэнгэлж яах. Цэнгэлж байгаа. Тэгэнгүүт хаван хөгөөлэр нь бөөрийн хамааралтай, илэгний хамааралтай, харааны хамааралтай. Тэгээ одоо хүүхдүүдээс хайжглаарай. Хөдөөний хүүхэд илүү сэтгэн бодож яддаг. Төгөхгүй шүү дээ. Нэх том туслахаа гаргаж ирэл бодож шүү дээ. Тиймээс хэлгэлээд шүү дээ. Тэгний ер нь бол хөдөө талаадаа ер нь байгалаа онгоноор нь байлгах нь зөвдөө. Тэгвэл хойж юм сайхан. Одоо хүүхдүүд чинь нөгөө Д витамин дутагдaltaгээд дандаа өгдөг юм шүү. Гэтэл одоо Д витамин чинь нарнаас авч явах хэрэгтэй. Тэр нарнаас аавна. Байгаль дээр л тий. Харин түрүүн таны ярьсан одоо энэ үр хөвгтөө өлүүлэх юм яг та нэг амьдрах урлаг гэсэн шүү дээ. Та ерөөсөө юуг алиг яг ямар ухааныг урлаг гэд хэлчихэж байна. Ерөөсөө байгальтайгаа харьцахыг л урлаг гэх. Зүгээр энэ бол залгамжлал. Тэгдэж ирж байгаа залгам. Ерөөсөө бид нар байгальтайгаа зөв харьцаад хүүхдүүдээ яг л өвгцүүлд иштэйгээ хүмүүжүүлээд дүрэл энэ амьдрахын урлаг байхгүй. Амьдрах ч бас урлаг юм шүү дээ. Тэрнээс зүгээр хин мөнгөтэй юм баян байгаа нь одоо энэ урлаг биш. Энэ гутамжиг. Хүн 300 жил сүнсээ ордолдог. Сүнсээ? Олохгүй. Яагаад гэвэл сайн үйл хийгээд бол 3 жилийн дотор орлоо. Муу үйл хийсэн бол муу үйл хийснийхээ тоогоор л цаашаа тэнэвчлээ. Энийг зохицуулж тэр оюун ухааны тийжээдэг нь л байгаад тэн дээрс нь удирдж яадаг нь уул бусны чийцэд байхгүй. Тэр чинь л өдөрт шүү дээ. Сүнсээ олохгүй хүн одоо олсон хоёрын ялгаа нь. Би бодож байхгүй одоо за одоо яг олцоод байгаа юм болов олоогүй явж байгаа болов ч гэх юм уу те. Олохоор яаж мэдгэдэггүй. Одоо тэр ч олж чадах юм бол ер нь бол яг те хүн бурхан болохоор махан биеийг оршоож байгаа газар. За энэ нэр нь жоох орж идэхэд оршуулах, харах, сонсох, амтлах, үнэрлэх энэ дөрөв төрсөн гэрээсээ гарахгүй шүү дээ. Энэ дэл тэхийн тулд бид нар сургаж байгаа гэрээ гэдэг. Энэ орон миний орон байраа гэдэг. Тэгээд та эргээд ирэхдээ яах вэ гэхээр хин хамаагүй хүнд очиж төрөхгүй шүү дээ. Та цусныхаа нэрээр эргээд төр. Үнэлтэж байгаа учраас. Энэ бол бодлоготой зүгээр яг бодож зүйл. Одоо тэгвэл нөгөө хотог товилгаа дут чинь нэгэд
энд тэндээс тодорхойд байдаг шүү дээ. Тэгэхээр төвдийн тэр балтгал ахалтай гэж бодож байгаа. За тэрнээс биш одоо яг үгүй ер нь миний бодож байгаагаар миний багш нар ярьдаг л хэсэл та өөр. Ард түмний дунд хутгийг олсон хүнийг л хутагт гэхээс биш тэр заадуулж явах гэж ирдэг. Үнэн л ах. Хутгийг олно гэж нэг юм байгаад байгаа байхгүй. Тэр хүндлэгдэн гэсэн үг. Аа. Үнэн юм а гэдгийг ард түмэн мэдчихил юм бол тэр нэг учир байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрний цаана нөгөөдөл минь байгаа юм байна гэдгийг л ойлгох гэж л тэгсэн болохоос тэрийг өргөмжлөөгүй шүү дээ. Тэр юмыг л тайлбарладаг байсан. Одоо яг хаа тэр цаг үеэ ирэхээр шилэн ирэх барьсан шинэ үеийн лам нар юу ч хэрэггүй болно доо данарт гэл. Өв соёлыг дэмжигч Наруу гэрэл зургийн институт дурсамжийг мөнхлөн. Мэдээж аливаа шашин шүтлэг гэдэг бол тухайн газар нутагт амьдарч байгаа нөгөө одоо иргэдийн уугуул иргэдийн хүмүүсийн байгаль цагуураас их шалтгаалаад өөр өгөх юм тий. Аймаг сумууд хүртэл өөр шүү дээ. Хүн хүртэл өөр. Зон онцных нь яс чанар нь өөр. Уудаг уснасаа ч болно. Тийм баг тий. Тийм говийнхан бол арай өөр болоо тавьчихсан салхи. Энэ нөгөө билүүдэд өнгөрдөг салхи нь өөр шүү дээ. Хангаахан бол гүний ус угаад шүү дээ. Өндөр байлгүй яг. Билүүдүүлчих байна гэхээр говийнхан нам гэдэг нь зүг байгаа ч. Ингээл ялгачих яцсан гол билүүдэд өнгөрнө гэдэг байгаа ч. Тэгэхээр нам байна салхитай чи хэрэг тийм хүмүүс байна. Тэр хөтөл толгоон сэргийлхийн хүмүүс говийн хүмүүсээр тавьж ирсэн гэсэн багт. Тийм сурвалжлаа байдаг шин. Хаттаадаг. Одоо сая бид нэг мөр явахт чинь бас чулуу юу газар зөөл өөртөө газрын мөр ийшээ орж ирэл өөр болчихж байгаас. Тэгэхээр хэдэн километр за 2000 км явах чинь нохоонод бол дажгүй явсан шүү юм. За дагнаруу орж ирэл бүгд уулзсан шүү дээ. Ачуулаад. Ер нь бол энд бол бид үтгэл. Юусап байгаад тийм агаранч тийм гэсэн байхгүй. Яг одоо энэ сэн болгоо ярихад эзэн богд Чингис хааны үед за та 10 унагтай, тэр 10 унагтай. Таны 5-9 унагыг энэ жил цэргийн актанд бэлднэ. Гүүтээ навсч өгөөрэй. Гүү унаглах үед гүгч буцаач өгнө. Дараагийн авчид бэлтгэхээр их урт зэлэнгээ шаачаад уулын орой дээр нэг зүйдээ уулынхаа бэлднийг зилээ зат. За тэгэнгүүтээ эхлээд дээр нь гүг авчин. Дараа нь унгаа иччин. Яг 2 цаг болоод унгаа тавьчихвал өөдөө давхад ээж дээр авчин. Эндээ унгаа жагталчаад гүг эндээ байна. Ингээ бэлтгэл хийгээд унаг сайхан бэр жадал суугаад ирэндээ. Ингэхээр нь элс тогтдог байсан байна. Хөмөлдөр бүдийгээл элс тогч. Дараа ачаатай тавьдаг. Ачаатай болгодог. Тэгээ ачааг нэмээд. За одоо хязаалан хөрсөн. Гамна. Одоо чагсаалд оруулна гэдэг байсан шүү дээ. Нөгөөтгч. За тэгээд бүр ингээ бяран гүцгүй одоо бас байна. Угаасаа нэг юм банзан дуу юм байна шүү дээ. За энэ их бэргөө өрөөсний наваар. Өрөөсний нүлдээ. Бэрсоохгүй. Сэргийн харс үлдний акт яагаад гүйцэтгэв байсан бэ гэсэн дандаа өрөөсөн цасаа тавьсан гэж байгаа юм. Өрөөс нь гол цасаа тамиртаа дуу хизээч суудаггүй. Хөнгөн нууц энэ л гэсэн. Тэ? Тэгээд хэрэгээр асмаа дуунуудыг дөрүүлж ирсэн. Тэр нь зэрэг актанд бэлдэж ирсэн байгаа байхгүй. Тэгээс тэр цаанаасаа өрөөсөн цасаа гадуу төрж байгааг л байхгүй. Одоо наадах чинь тэр бол энэ л урлаг яг тийм урлаг биш тийм нөгөө үдэг чинь. За. Унаанаас багаас тэгэхээр цэрэг дайчдыг хүртэл бас хүүхд багаас нь бэлдсэн байна тийм. Одоо тэрний эзэн нөгөө жагсаалд явах гэж бэлтгэгдэж шүү дээ. Тэндээс тэдэн хүүхдэр эзэн богд Чингис хааны үед бүр маш том дайнаас үлдсэн өнжин хүүхдүүдийг асарч ирсэн шүү дээ. Ойлын их хүн болгоод. Тэнд сургалт Монгол хүн ямар байхыг тэр хүн заасан. Дараа нь тэр хүн Монгол улсад үнэнч байсан учраас тэр их олон борж гинж өдөрчихгүй. Дэлхийд том орлого юм шүү бидний дээд эцгүүд минь дэлхийг тохиолоод энэ урлагаараа л тохиолцсон байхгүй. Тийм одоо энэ барьж арга үзэгүүд байна. Ер нь би энэ дотор нэг эдийн ширээ тавьчаа тэгээд үзбэрийн донд суугаад нэг юм бас хүмүүс мэдүүлээд үлдээч гэсэн та би ганцаараа тэр номыг 1000 гаргуулээд энэ авахгүй шүү дээ. Миний дараагийн хүн энийг тайлж чадаач өгөөч шүү дээ. Бас
Миний угаан нэг хэлсэн. За яхаа чи нэг гэрэлээ ингээд сурч илээ. Одоо нэг ингээд яаж харж хэлэхдээ чи болохгүй дээ зүгээр. Тэгтээ нэг анх сурсан юм а төгс сураад л. Тэгэл тэр чинь л болон дээр барайл гоод дээрээ тэгээд илүү чанаад ирэхгүй дээ л гэж. Тэгээ энэ л юм байл шүү. Ер нь би түүхийг зохиож болохгүй. Хэрэг би зохиох юм бол хойд үедээ буруу юм болчих. Хойд үеимаас амараад явчих шүү. Тэгэхээр зэрэг аюул их судалгаа хийх хэрэгтэй. Энийг энэ дээр ирэх юм бол би 15 6 жилийн амьдралыг зориулчихсан. Уурхад би болцооны ажил хийж байгаа л хаяад явсан. Би өнгөр дуул уурхаа сургууль төгссөн. Тэргээр амьдрал болно. Гэтэл нөгөө 5 наснаас 8 хүртэл сургасан нөгөө их агуу багш нар агуу дээдвэлийн үлдээгээд хилээд өргөцсөн юмыг би л хийхгүй л ямарч гарц байхгүй л болчих байгаа байхгүй. Гэтэл ч нөгөө жоохон бодоод за яг өвсөлийн үлдээхгүй л болохгүй юм байна. Энийг нэгэн тэгээд хүрээд ирсэн юм чинь энийг одоо өргөцөлтэйгээд энэ дээр хүрдээсэн. За жирэмсэн эмхтэй хавар гараараа тэгээд дурн гардаг. Ийм дуунууд байдаг шүү дээ. Тэгсэн мөртлөө энэ дуун тэгж болохгүй ингэж болохгүй гэсэн яагаад гэдгийг нь асуух гэхээр ингээд тайлбар байхгүй. Гэтэл яагаад гэдэг тайлбарууд чинь яг та хэлээд байгаа байхгүй. Ер нь нөгөө дээдэлч ирж байгаа. харин тэгэхээр одоо бид нар одоо тэр хүний гадын хүний аав ирж ивэл яг. Тэгтээ тэр нутаг хушууных нь тэр хүний хүндэлдэг байвал яг. Тийм шүү дээ. Тийм учраас тоосон дооруулахгүй шүү дээ. Сайн хүн бодоо дараагийнхан төрөлд одоо надад тусалдаг сайн хүн бодоорой гэж ийм агуу сэтгэлтэй логик хүмүүс чинь монголчууд. Тийм учраас дэлхийг тогнуулж бид нар эзлэегүй шүү дээ. Дэлхийг бид нар тогнуулж л өгсөн шүү дээ. Ер нь бол шаналтаа дандаа мэрхэрэл сэрээчэл гэж байдаг. Нөгөө Шанкарай багш нэрхэрэл сэрээрэл гэж байдаг. Гадны ямар нэгэн эрдэмтэн Японы эрдэмтэн явахтаа бас хэлж байгаа байхгүй. Ээдээ дүмэн. Ятаа нарт юм байгаа шүү. Ятаа монголоор ярьдаг одоо Монголыг бүр судалсан юм байна шүү дээ. Тэр ярьж. Та яагаад гэж юм бэ? Та нарт нэг юм байгаа. Ятаа. Гүй байгаа юм би ус мэддэг байхгүй. Нэг юм байна, хүн бүхэл нэг юм байна. Тэгэхээр нэр бүгдийг нэг сэрэж хийсэн даа бүгдээрээ сайн сайхан биентэйгээ эвтэйгээ нэг намгаал мансуурал манжиштэй ингээд шаардлагагүй л байхгүй юу. Баян байгаад дээр нэг л газар нүцгэн яриад очино. За энэ сайхан боржин голом тэр нэр нь амар гоё. Тэгээд би энэ чойр дээр гойсмөр дээр ирсэн чинь өтгөн хүмүүс яриад энэ наан чойруулаа хажууд боржин голом гэж нэг бааз байгаа. Тэнд ингээд уулзалтай гэдэг юм. Бааз л гэдээ ойлгосон байсан шүү дээ. Тэгээд тэнд боржин байшин байгаа гэхээр нэг байшин л байгаа гэдээ ойлгосон. Гэтэл тэр тухайн үзмэр тухайн тэр түүх дурсгалын зүйл нь өөрөө тэр амьд байх гэдэг нь гоё юм байна. Тэгээд тайлбарлана гэдэг чинь тэрийг сая нэг голом чухал юм нөгөө жишээ нь энэ чинь ингээд үлдчихсэн шүү дээ. Хөрлийн үеийн очир. Энэ 3 дэх мэр барьчихсан шүү дээ. Тэгээд одоо дөрөвтгэл хүн. Энд бас хов заяа байна. Энэ дараагийнхыг бодоо айгууд миний дараагийнх төрүүлсэн даа. Бодоход тийм. Тэгэл энэ л аахгүй. Иддээ шингэж үлдэнэ. Тэгээ идэж хамаагүй шунж болохгүй гэхээр шуналтай хайсан байл суудагч хэл байсан баг. Энэ гайгүй юмнууд байсан бол ийм зэрэгтэй усгаад ирж байгаа хэл та. Тийм. Энэ гэр маань ер нь бас та боржин гэр нэг тайлбарлаач ер нь айлгуулт төрөнд дарахсан гэр. Ерөөсөө төв алхтаад байж байгаа. Боржин сархиныг нь тоогно гэдэг нь юм тий. Энэ нууц төвч явахтаж байгаа шүү дээ. Нууц төвчөө. Одоо хүүхдүүдтэй зааж өгтөө за энэ тугалахын сайхан сархиныг нь тоондоо 81 хоруутай. Голынх нь энэ бөөрнки наран дор Исүхэ Баатар 81 хүчтэй аймгийг нэгтгэсэн агуу хүн. Тэрний хүү Чингис богд гадна тойрог Чингис богд бол дэлхийг тохируулсан хаа. Энэ ганцаараа байгаагүй амд нөхөрлөл журам одоо бие биенийхэн хүчээр дэмэлгээр босч ирсэн сүбэдэ боорч зөв юу зэлэм энэ дөрвөхийн дэмжлэгээр 5 хүн нээлж нэг төр үүсгдэг. Ингээд төр тулсыг бий болгосон. Тэгэхээр 5 өөр ухааны 5 ухаан ч нэ зогсдог. 5 өөр ухааны хүмүүс нэгдэл тэгээ энийг л 5 махад гэдэг аахгүй.
Тэгээ нэг цол одоо дээр болчихж байгаа байхгүй. Тийм учраас тавуулаад нэгтэрсэн. Тэр нэгтрэл дундаас л юм гарч ирдэг. Өв соёлыг дэмжигч Magic Air Mongolia цонхны 4 улирлын шийдэл. Нийгэм цаг үе өөрчлөгдөөд олон улсын одоо харилцаач хөгжөөд одоо ямар ч сан англи хэлгүй бол англи одоо юм хүн биш болчих гээд за хятад урд хөрш чинь хөгжөөд зах зээлтэй байна. Хятад хэл сургал хүүхд залуучуудыг багаас нь гадаад хэл сургаад байна шүү дээ. Тэнгүүт чи одоо хүмүүс чинь за нэг 12 13 наснаас өмнө өөрийнх нь үндснийх нь хэл ус дархлаагийн суулгаа гэд. Та багада одоо энэ нөгөө төв төсөг гэлөө санскрит гэлөө сурч ирсэн гэдэг. Тэгэхээр тэрийг сурах одоо англи хэл сурах хоёр чинь ялгаагүй гадаад хэл биш үү? Гадаад хэлтэй. Тэгэхээр сэтгэлгээ одоо юуны хувьд бол одоо би зүгээр найзаас сонсоход гэсэн юм. Монгол хэлээ бүрэн сурсан хэсгийг шалгах тест нь хизээч сонсож байгаагүй монгол үг хэлэхэд тэр хүүхдийн сэтгэл бас хөдөлдөг байх хэрэгтэй. Нөгөө үгнийх нь философи язгуур нь монгол учраас хүн тэрийг аваагаар нь ойлгоод байдаг. Өвөр Монгол сурч байсан нэг охин дайчин л да. Тэгээ тэр ирээд ярьж ирсэн нэг гоё үг. Би өвөр Монгол Хөх хотод сурж байсан. Хуулийн талаар. Тэгээ байрны багш орж ирээд нэг л үг хэлдэг гэж байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэсэн чи дэлхийн эзэнт хааны хүүхдүүд минь сэрээрээ гэдэг. Тэгэхэд би сэп гээл босвол тэр өдөртөө баяртай явдаг гэдэг. Би хааны хүү. Тиймс эндээс заавал юм сурж яж буцсан. Тэгээд хүрээд ирсэн 11 12 та Монголдо төгсөөд одоо эндээс мэрэгчлээ болчих гэдэг шүү дээ. Тэгээд сурсан чинь нэгдүгээр үлрэлээ амралт болоод хүрээд ирлээ. Багшаа би Германы институт авчихсан шүү дээ. Холч би урд Хөх хотод сууж байхдаа бага ирээнд Багдаас бага ингээд төгсөөд дунд ангидаа тэнд очингууд тэдний сургалт нь яадаг гэхээр хөдөөж хот сонирхдаг нь энэ анги. Тэ газар тариалан энэ анги. Хууль энэ анги гэж сурдаг юм шүү дээ. Дунд ангиасаа. Тийм. Тэгээд төгсөнгүүт тухайн манайх шиг институт руу явчихдаг. Бор системтэй биш үү? Системтэй ийм сургалт систем байхгүй. Тэгээ явчихдаг. Энд ирсэн чинь тийм юм байхгүй. Эргээд яасан гэхээр 5 дугаар ангийн бодлого бодож эхэлсэн гэж. Өөрөө энийг гэдэг байхгүй. Гэтэл зөвхөн 99 жишээд үзэх Монголын 12 дугаар ангийн сургалт 5 жилийн хойно явж. Би эндээс юу сурах юм бэ башаа? Би Монголд хэрэгтэй хуульч болохын тулд олон ингээд юмыг үзээд ингээд хайгаад байсан чинь Монголын их засгийн ихэнх хуулийг зүгээр хөрвүүлцэн болохоос манай хууль Германд үйлчилж идэв. Тийм учраас Герман гэдэг орн тэр үеийн диктатор байж идэв юм байна. Тэрсээс би Герман зурхаар боллоо гэд. Тэгээ явсан. Жишээ нь энэ л ихгүй сурж ирснийг авъя шүү дээ. 6 нас бол ингээд балчиртай байгаа байхгүй. Хүүхэд маань хүүхдийн яг тархины потенциал бүрэн сэргийх нас нь 8 нас юм байна. Тийм ч учраас шинжлэх ухаан дэлхийн шинжлэх ухаанаас бас тулгуурлаа. Тэгтэл Монгол хүмүүсийн нөгөө бие организм гүйцэж ирж яг дараагийнхан одоо авах ёстой боловсруулуугаа шилжих 8 нас юм байна гэдгийг манай энэ дээдүүл мэдчихэл 8 настай суулгаад эхэлсэн байсан. Гэтэл эдгээр гарч ирэнгүүтээ 6 гээл цэцэрлэгээс тоглоомноос салаагүй ээжийнхээ мөвнөөс салаагүй амттаж явж нүдчингүүд шал дург болчихж байгаа. За яа сургуультай явна да. Яаж нэг юм энэ жилийг авна да гэдгээр сурахгүй шүү дээ. 8 наснд бол нөгөө яг юм сурах гэдэг идэвхэн ороод ирэхээр би биентэйг өрсөлдөө сайн сураад байсан байна. Энэ л одоо манад хэрэгтэй. Тэгээ төрөний тэр хятадын сургуультаас манад хэрэгтэй. Системчлж одоо юу гэх юм бэ? Англи хэлээ сураад бүх хэлнүүдээ сурчих. Тэгээд дээрэс нь малчин болох сургуулийн заагаад өгөлдөө одоо малчтад ихэд сургалт заамаар л байна шүү дээ. Нохойд ижээж ядаггүй бол мал ядаж яах ингээл эхэлж ирсэн байл шүү дээ. Тэгтэл одоо энэ номон дээр за та нар хүүхдүүдэд хавар хурах сайн бариулаа. Хурганы чинь үсэн дотор энэ микрон дотор чинь юу байгаа гэж бодож байна. Хүүхд чинь нөхөддөг электрон тэмдэж байгаа. За хүүхдэд 100 хүрээд ирэхээр зэрэг сайн зайдан морионуулаа. Морчин нэмэх чинь туурайтай учраас. Газраас тэр эвэр туурай гэдэг юм суран завдаг байх нь. Үсэнд чинь чингэн ах. Тэгээ хүүхдийн чинь зэнэглээдэг. Энэ малаж ухаараа тийм гоё ирүүл байсан шүү дээ.
Тэгээ нэг л өгжүүл хэрэгтэй баг. Тэр үтгэл одоо ингээ энэ гоё наман дээр бичсэн байлээ. Хүмүүс уулаа дахигээл энэ тэндээс нэг лам авчрал нэг өдөр чи юм болох юм аа. Энэ бороо юм бэ. Гэтэл энэ дээр юу гэсэн гэхээр уул усны хүмүүс хоорондоо ярилцаад за маргааш манайх уулаа баясгана. Уургийнхаа морийг хүүхдтэйгээ аваад ирээрэй гэдэг гэж. За. Тэгээ уургийнхаа морийг аваад ирнэ штэ. Тэгэнгүүт бүгдээрээ зөвлүүлээд хүүхдээ онуулаа явуулчихна. Бисрэг барааны газраас гэдэг чинь их хол биш байт юм байна. Тоос хойлруулаад ир. Мөн үү? Нөгөө цэнгийн хургаад ирж байгаа юм. Генератор ажиллаж штэ. Тэр дөрөв дуурайж гэдэг. Олон болохоор их хурдтай 380 ажиллаганаа тийм үү? Тэгээд энд ирэнгүүт энэ дээр хусахаар уулаа зэнгэлээд авчиж. Ингээд энэ сарын дараанаас эхлээд бороо орохыг зэд болоо гэж. Зэд болоо. Тэнгэрийн сум хайна гэдэг нь тэр дими. Тэр чинь морины туурайнд байгаа. Гэх жишээ тэгээд нугаад л үлдээсэн таахгүй. Бас зөв юм л да яах вэ гэхээр биднийг хамаагүй хүнд дэлгээд нууц алдчих бай. Энэ ахуй ингээ сүрээд үлдчих бай гэдгээс дайс. Тийм учраас нуугаал үлдсэн байхгүй юу? Айхтар юм. Тэр та түрүүнд ингэсэн шүү дээ. Энэ за сайхан бүтээн байгуулалтын соёлоо төгөөнд дэлгэрүүлэх үйл ажиллагаа хийгээд сайхан ингээ суугаад ширээгээ тавиад энийг ингээ яриа суугаад нэг 2 хүн мэдчихвэл болоо шүү дээ. Миний хувьд бол тэгэл та нараа дөгс авахын дараа яриа шүү дээ. Ингээд л шүү дээ. Бид нар ингээд мэдгүйдээ мэдүүлмээр л шүү. Та түрүүнд бас хэлжсэн. За цэвүүн цагт юу бүх зүйлийг мэдүүлэхгүй тул мэдчих юм бас оруулчих гэдэг тийм. Муурын хомс шиг нуугаад миний вакцинарын үг бас байгаа. Энийг хөө муурын хомс шиг нууч яваарай гэж. Тэгэхээр би ч гэсэн нуухал ястай юм аа та нарт яриад байна шүү дээ. Тэгэхээр хэдий цаг нь болсон юм. Тийм цаг нь болчтой шүү дээ. Би хизээч явах юм. Мэдэхгүй та нар үлдчих гэдэг шүү дээ. Гэхдээ бас нэг гэдэг хэлсэн. Энэ бичиж гаргаж биш. Одоо биеэр өвлүүлэн ам дамжиж сурах хэрэгтэй тийм үг байна. Тэршил энэ үгс хэлээ. Тэгэхээр энийг л би урлаг гэдэг байна. Дуулахч урлаг. Энэ түгээн дэлгэрүүлэх урлаг. Бидний амьдарч байгаа ч гэсэн урлаг л ахгүй. Бид нар шиг ийм сайхан өвлөгөр шиг амьдардаг орн байна баг шүү дээ. Бид нар чинь тансаг байна шүү дээ. Хамгийн сүд хамаг юм ухад дуусаад наадуул чинь Монгол дэрж бадар барина. Дэлхийг тэжээх юм даандрын дараа шүү дээ. Номд. Номд Монголын дараа шүү дээ. Тэр саяны тухай номд байсан. Номд баг. Одоо сүүлийн үеийн сэтгүүгээр одоо танаас ингээд асуулт магадгүй ингээд үзэж байгаа хүмүүсийн энэ сайхан ямыг тэгвэл газ орчуулаад хэвлэгийг хэвлээл хараамаар юм шүү. Канадад гэвэл та тэрэн дээр юу гэж ярив? Ерөөс энэ бол гол зүйлтэй тавьсан. Бидний дунд янз янз юм байгаа шүү дээ. Энэ нөгөө бичигдэхгүй алтан ургийн нууц нэ. Мэддэгдэх юм дээр мэддэг. Мэддэгдэхгүй л шаардлагагүй шүү дээ. Магадгүй 100 жилийн дараа энэ юм нөгөөдөл юм чи аврах юм л яаж вэ? Тэгхийн тулд ардаа нууцлж үлдээж ах хэрэгтэй. Зөв. Жангар гэсэн жишээ зүгээр л туйл дотор үлгэр шиг туйл шиг боловч тэнд Монголын түүхэл явчихдаг шүү дээ. Жишээ. Тийм ээ. Гэсэр бүгдийн туйлал гэдэг Чингис хааны л түүх явж идэг шүү дээ. Гэх жишээ энийг угаах хэрэгтэй байхгүй. Тийм ээ, тийм. Тэр нэг авдар гэдэг нэг хальт хэллээ шүү дээ. Авдар. Шалтраадлаа. Тэр үтгэд ингээд Монгол үгээр бичсэн юм ингээд уншиж ядл шууд шийд болчихж байгаа юм. Сайн уншдаг өөр Монгол уншиж чадахгүй. Хаан юм ингээд билээ хаалс газар хоёр энэ авцны авилзагаа зэгэж хэвсгийг ноосон бай. Нөхөр гэл жишээтэй энийг нууцхгүй. Тийм. Тэг бидний нууц хамаагүй дэлгэгдэх юм бол бидний энэ нууцаар бус дор амьдчих гэдэг чинь бас. Тэдээс эдгээр хөгждөг эцтэй хүрсэн. Одоо бүр эрэл хайгууд болцсон, морол очсон байгаа гэдэг. Яг ерөөс эцтэй очсон. Одоо энэ Орос юу ч биш. Ахаа задарна. Хятад задарна. Энэ том гүрнүүд одоо хоолой болоц задарна. Бид нар ямар үлсэх юм биш. Захаа алдаггүй дэж нэг хойно үгүй шүү дээ. Дүү болцоод талахаар авгар. Ийм сэтгэл Монголд л байгаа байхгүй. Бид нар тэгээ сэтгэлтэй л байвал энэ даваал толол гарч шүү дээ. 2 жил давтуулахад монголчууд ягчгүй шүү дээ. Хэдхэн сар хорионд орсон германууд яаж нөхөж байгаа шүү дээ. Бид тэргээр илэг шүү дээ.
Бас бид нар төвчөөс мундаг ард хүмүүс. Маш урдан тасан зогсож байна тий. Ерөөсөө л байгалийн ургамал нь аахгүй. Дэлхийн хамгийн түрүү ургасан ургамал нь бид нар ш. Тийм учраас бид нар л үлдэх байхгүй. Ингэж газартайгаа харьцаж амьдраарай гэл анх зааж өгсөн дунд болж таарах гэдэг шүү дээ. Нэр наадах чинь одоо яг одоо сүүлийн үед их хүмүүс яриад байгаа нэг судлаа тий. Осоо тэр 3 цагаас наа явдаг юм да. Тэр. Одоо тэгвэл ингээл та за нуух юм байна. Хэлэх ёстой юм гэж байна тий. Тэр чинь нэг төвшин өөр. Тэгэхээр бид нар та одоо юу гэдгийг за Тэнгэрийн нөхөлчдгээд энэ залуучууд ингээд 21 аймгаар явж байгаа бид нар чинь мэдгүй чадахгүй зөндөө байгаа. Тэгээд ер нь энийг та нар илүү түгээж яваасаа гэсэн тийм нэг юм. Ер нь бол энэ ахын саядад түгээл явчихсан. Тэгэхээр судалчихна. Түрүүл та бараг судалгаа хийчихлээ. Үнэн шүү. Нохоо гадаа байж ижил байдаг тань адилхан хүүхдтэйгээ л болохоор гадаа амьдрал. Жишээ. Бид нар нэг яг Батнараас гараад явжсэн чинь нэг мотоциклтай ах юм. За хаа явж байгаа. 21 аймагт хойж явна гэсэн чинь нэг манай найз өгсөн хүмүүс дараа жоохон тарган бисч. За наад чи ажил хөтэхгүй юм да. Харин наад хоёр чинь ингээд анхны гурыг тэр чинь нилээ гизмэц татсан. За хаврын морийг хазаахтай нууцлаа хайртай үгээ хайрхан дээр унтвал гэдэг даа дүн. Баадын хоол явж байгаа нь амжилт төсөөгээд явж исэн. Тэрл захын нэг хүндэл гинэнгээр ингээд юм үлдсэн. Гэтэ яг ингээд нэвтрүүлэг камер очихоор нөгөөх нь ярьдаг. Зэ. Одоо нэг бүрг. Тэг бүрг Ам хагараагүй. Тий. Тэгэхээр нөгөө сурах бас шаардлагатай л байгаа. Тийм. Тэгэхээр нэлийн хажууд нь байж тэрийг гаргаж ирж байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь өөрөө нэг албаарч нуугаад байгаа юм шиг ингээд бүр цаанаасаа юм байна өвдлөө. Нөгөө юмнууд чи байгаад байгаа нэс нөгөө төрөний болох юм болохгүй юм гэж байна гэдэгтэй адилхан. Тэр чинь цаг хугацаанд бодвол тэрийг гаргана гэсэн талаад юм дарчаас байгаа шүү. Тийм ээ. Нөгөө За ер нь бол би боллоо гэж бодож байна. Тэгээд би баяагаад боллоо гэж юм гэхээр чук ахтагаа бол уулзч ярьж боллоо гэж юм шиг. Ер нь бол нэвтрүүлэг маань одоо энэ яг ингээд бас л сэтэл төрүүлэх юм хүчтэй гэж бодож. Тэгээд өшөө илүү удаан ярилцъя. Гэхдээ мэдээж камерыг амтрааж жаад тэгээд дахиад одоо эргэж ирэхээсээр аргагүй. Одоо олон хүмүүс бас ирэх бах. Гэхдээ энэ дэр энд нь хилээд энд нь хэлэхгүй бол тэгээд өөрөө тэ шилж тийм ээ. Тэгээд болоо тий. Тийм ээ. За тэгээд өнөөдөр биднүүсийг сайхан хүлээж авч. За хэлэрэнгүй нөв соёлыг бид бас хэлж таниулж өгсөн. Танд баярлалаа. За би бас баярлж байна тэгээд. Танай үйл хэрэг энэ сайхан өв соёлыг түгээн дэлгэрүүлэх ажил нь ингээд илүү сайхан дэлгэр болтугай. Ерөөл утас тэнгэр дэтгэж тэгж чаргаж яваарай. Баярлалаа ерөөл. Жишээ нь ийм үгэнд гэж байгаа байхгүй. Энэ дотор 3 философи явж байгаа. Тэнгэр тэтгэж тэгж чаргаж байгаа. Нэг төвд ном 9-ээс хамаагүй тэр байхгүй. тэгж чаргана гэдэг маань тэнцүүхэн сайхан амьдраарай л гэсэн үг. Нэ хилүүд дутаагүй тий. Тий. Энэ л Монгол хүний нууц. Нэг маш хэрэггүй байх зү. Ойлголоо. Тэгээд жишээ нь айдас өгөхтэй тэгстэй гэж байгаа байхгүй. Очрыг зөв барих хэрэгтэй. Яг зудааг бүгэлж өгнө. Нацаг очиртай билээ. Энэ үгээ хэллээ бала. 1000 төвд ном уншсантай тэгчээ. Нэг Саяны таны тэнгэр тэтгэж тэгж чангаж яваарай гэдэг маань одоо номдоо орох уу, гүрэмдээ орох уу? ерөөс гүрэмтчих байхгүй. Цаана бол өчнөө юм байгаа шүү дээ ном тий. Зөндөө юм баг. Тэр гураад гүрэмтчих. Одоо ингэж хэлүүлж шít ойлгож шít.